сайн байцгаана уу? Манай Хийм ах хоттой ихэр жинлүүр хумхын ордныхны маань 8 дугаар сарын 11-ээс 8 дугаар сарын 17-ны хүртэл ерөнхий төлөв гэсэн уншлага эхэлж байна. За манай Хийм ах хоттой улсууд одоо эх 7 хоногт бол одоо мөнгөний тухай сайн сайхан мэдээ дуулах нэ гэж харагдаж байна, тийм ээ. Тэгэхээр зэрэг хүлээгдэж байгаа мөнгө орж ирэх, тийм ээ. Эсвэл одоо мөнгөний тухай сайхан мэдээ дуулах, эсвэл одоо энд бол одоо хийчихсэн тэгээ одоо мөнгө хүлээж байгаа юм шиг харагдаад байна. Хийх ёстой юм хийчихсэн. Тэгээ одоо мөнгө хүлээж байгаа сайхан мэдээ дуулах нэ гэж ойлгоорой. За тэгээ ямар нэгэн одоо мөнгө авах юмны шийдвэр хүлээж байгаа юм шиг харагдаад байна. Тэгвэл одоо сайхан мэдээтэй байна. За тэгээ энэ дээр одоо бас нэг юм харагдаж байна л та. Ер нь бол яг одоо мөнгө төгрөгийн тухай сайхан мэдээлэл дууллаа. Ер нь сайхан мөнгө төгрөгтэй байна. Энийг одоо бас энэ дээр одоо бас хэл ам харагдаж байгаа юм. Тэгэхээр зэрэг би хэлэх гээд байна л та. Нөгөө гайхуулах одоо хүний атаачтай хөдөлгөх ийм тал дээр одоо анхаармаар байх юм. Тийм ээ. Сайн бодож хэлэх гэж байгаа үгөө сайн бодож яриарай, тийм ээ. Мөн одоо их хэл амнаас татгалзаарай, одоо олон хүнд одоо гайхуулах, эсвэл одоо юу гэдгийг тийм ээ, хүний атаачтай одоо хөдөлгөхөөс одоо болгоомжлоорой гэсэн ийм мессеж өгж байна. За мөн одоо энэ дээр одоо бас зарим нэг манай Хийм ах хоттой улсууд одоо гамблинг проблем байгаа юм шүү дээ, тийм ээ. Одоо мөрөдө тоглодог. За ингүүл одоо яг уу энэ удаа сайн мэдээтэй ч гэсэн мөрөдө тоглоом бол одоо үргэлж дараагийн удаад хоосолдог гэдгийг бас санаарай, тийм ээ. Ийм addiction харагдаж шүү. Та одоо хэдийгээр одоо одоогоор одоо зогсооё гэдэг шийдвэр гаргачихсан байгаа ч гэсэн одоо бас анхаараарай, тий. Одоо ийм асуудал одоо бас дахин гарах, эсвэл давтагдах, эсвэл дуулдах гэдэг юм уу, ийм магадлалтай харагдаж шүү. За хайр сэтгэлийн асуудал дээр одоо тэгээ энэ дээр одоо жишээлх юм бол энэ дээр бас спай гарсан байгаа. Тэгэхээр зэрэг хэн нэгэн одоо таныг одоо тагнан дуршиж байна гэдэг юм уу, эсвэл одоо хов жив ярьж байна гэж ойлгож болно, тий. Энэ дээр би хэлчихэд байна. Тэгэхээр зэрэг одоо энэ мөнгө орж ирнэ гэсэн энэ одоо тэгнэ гэсэн тэдэн төгрөг орж ирсэн гэсэн штэ, тэгсэн гэсэн ийм хүний атаачтунаас бас одоо болгоомжлоорой. Мөн одоо энэ дээр би бол хайр сэтгэлийн асуудлаас нэг юм харчаа сууж ин л да, нэг хэлмээр энэ урд нь одоо маш токсик харьцаа байсан, тийм ээ. Маш их одоо таныг зовоож байсан, асуудалд орсон. Энэ хүн ямар нэг байдлаар дайрагтаар суудаг юм уу, аль эсвэл одоо тоглоом тоглодог юм уу, тийм ээ. Мөрөдө тоглодог юм асуудалтай ийм хүн, эсвэл одоо харьцаа маш токсик. За энэ хүнээс салаад одоо шийдвэр гаргаад салцсан гэд бодоод байгаа боловч энэ хүн бол бодохдоо салаагүй л гэж бодож байна. Ямар нэг байдлаар чамаа буцаагаад авчихна л гэж бодоод байна. Тэгээ энэ хүн одоо таныг одоо сошиал медиагаар одоо тагнан турших, тий. Эсвэл өөр аккаунтаас орж энэ дээр харагдаж байна л да. Орж одоо юм хом бичиж одоо таныг тагнуулдах гэдэг юм уу, таны одоо юу хийж байгааг, яаж байгааг бүгдийг мэдхийг ингэж зорж байна. Таныг одоо хэнтэй уулзаж байна ч гэдэг юм уу, тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо бас энэ хүнийг одоо бас бүрэн явуулах нь зүйтэй юм аа гэсэн ийм мессеж өгж шүү. За энэ дээр одоо бас таны одоо харьцаж байгаа хүн юм уу, одоо дөнгөж танилцсан хүн чинь таныг одоо date night-д урих нь байна. Тэгэхээр зэрэг та болзоонд явах нэ, болзоонд одоо тэр хүн үнэхээр хичээсэн байгаа байдал харагдаж байна. Энэ дээр одоо сайхан гой тогтоод тухтай газар урих, одоо сайхан хоол, вайн, тийм ээ.
За сайхан болцоо харагдаж байна. За одоо би харин энэ одоо шинэ харьцаанд нэг жоохон энд хэлсэн байл та. Give time to grow. Тэгэхээр зэрэг энэ дээр бас хэлсэн байж байгаа. Одоо хүлээцтэй байгаарай. Тийм ээ. Энэ одоо харьцааг сайхан одоо ургахыг одоо ургуулахыг хичээгээрээ, ургахыг үзээрэй, тийм ээ. Тэгэхгүйгээр одоо нэг хурц шийдвэр гаргахаас татгалзаарай, тий. Одоо байдлыг ажигласан энэ хүнийг одоо харьцаа одоо хэр хол явахыг харсан. Энийг одоо бас энэ дээр хэлсэн байна л да. Одоо нэг их тэгж одоо асуудлыг нэг заавалчгүй контролд авах гайл одоо заавалчгүй одоо ингэн энэ намайг тийхгүй энэ төр гэхээсээ өмнө бас ингээ ойлголцлын одоо журмыг баримтлана гэдэг юм уу. Тийм ээ. Give it some time. За цаг нэг жоохон ургах одоо энэ харьцаа өшөө одоо дэвжих дэлгэрэх ийм цагийг одоо өгөө. Тэгээ одоо зүгээр нэг урсгалаар нь тий одоо битгий их яараарай. Зүгээр нэг урсгалааны бол энэ бол одоо бас л гэрлэлтэнд хүргэх эсвэл их сайхан хайр болох ийм харьцаа харагдаж шүү. За энэ харьцааг одоо бас энэ одоо энэ toxic X-Mex үт юм уу, энэ салсан барьсан нөхөрсүүдэр юм уу, ихнэр юм уу, ийм усуудаар битгий сүйтгүүлээрээ гэсэн ийм мессеж өгж байна. За ингээд та бүхэнд одоо эх 7 хоногийнх нь ажил үстэн амжилт хүсье. Мөн одоо та бүхэн хувийн уншлах сонирхож байгаа бол одоо миний Facebook пэйж болох Монгол Старт хайруудаар орж мэдээлэл аваарай. За ингээд тус болсон гэж найдая. Баяртай.